The families around the world are under great pressure. За өнөөдөр дэлхийд даяар байгаа гэр бүлүүд бол маш их дарамт шахалтанд ор байгаа. Broken families, Хагарч хугарсан гэр бүлүүд, lack of communication in the family, харилцааны дутмаг байдлууд, confusion about roles and responsibilities in the family. өөрсдийнхөө үүрэг хариуцлагын тухай буруу ойлголтууд, үл ойлголтууд. So many family members are going through loneliness. Маш олон гэр бүлийн гишүүд ганцаардал донд байгаа. There are spiritual weaknesses that are affecting many homes. Маш олон гэр бүлүүдийн сүнслэг дорой байдлууд дайрч байгаа. In a fast-moving world filled with distraction and challenges, За ингэж хурдтай хөгжиж байгаа дэлхийн ертөнцид бол гэр бүлүүд маш их дарамт шахалт, маш олон дайралтууд автж байгаа. families are struggling. Гэр бүлүүд Families are struggling to stay united and strong. гэр бүлүүд эв нэгдэлтэй байх гэж маш их тэмцэж байгаа. So as Christians, Итгэгч бид нар the question we must ask, асуух ёстой нэг асуулт байгаа. how can we build a strong and godly family in Тэг- such a world? Тэгвэл бид нар энэ дэлхийн ертөнцид хэрхэн хүчрэх гэр бүл байгуулах вэ? To find the answer, Хариултыг олохын тулд бүгдээрээ we must go back to God's original design and purpose for the family. хариултыг олохын тулд бид нар Бурхны бүтээсэн хамгийн анхны гэр бүлийн загвар руу харцгаая. Okay, let's turn our Bible to Genesis chapter 1, 27 to 28. За бүгдээрээ Библийнхаа Эхлэл 1:27-оос 28 руу харцгаая. Please speak for us. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурхны дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг өрөөж, үржиж олширцгааг, газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг, далайн загас огторгон шууд хийгээд, газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг гэв. God intentionally created man and woman in his image. Бурхан зориудаар өөрийнхөө дүр төрхөөр эр эм хоёрыг бүтээсэн байна. God blessed them and commanded them to be fruitful and multiply. За Бурхан болохоор зүгээр нэг ерөө бүр тушаасан байна. Үржицгээ олширцгааг гэж тушаасан байна. So from the very foundation of creation, we see that family was God's design and not man's invention. За бид нар болохоор бүр бүтээлийн суураас сая харлаа шүү дээ тий. Гэр бүл гэдэг бол хүн төрөлхтний бүтээсэн зүйл биш, Бурхны бидэнд зориулсан загвар байна. The important truth about this Genesis is God created man and woman with equal value and dignity. Энэ Эхлэл ном дээр харах юм бол Бурхан эр эм хоёрыг эрх тэгш энд тэнцүү байдлаар бүтээсэн байна. Yet they have different responsibilities. Гэхдээ өөр үүрэг хариуцлагатай байна. Marriage was God's idea, even before culture, even before government, even before society. За гэрлэл гэдэг бол энэ соёл иргэншил нийгэм улс төр гэхээс бүр илүүгээр аль үжээ Бурхны төлөвлөсөн төлөвлөгөө зорилго байсан байна. And children are part of God's blessing and His plan for growth and multiplication. Харин үр хүүхэд гэдэг нь бол Бурхны бидэнд өгсөн ёроол ивэлийн нэг хэсэг байна. So marriage is not just about a man and a woman coming together and living together. За тэгэхээр гэрлэл гэдэг бол зүгээр эр эм хоёр нийлээд хамтаа амьдрах биш. Marriage is a covenant. За гэрлэл гэдэг бол зориулалт. It is a sacred commitment made before God. Бурхны өмнө амлсан амлалт гэрээ байна. It is built on unity. It is built on unity, faithfulness, love, responsibility, and partnership under God's authority. За гэрлэлт нь итгэл үнэмшил, эв нэгдэл, хайр, үүрэг хариуцлага гэд Бурханд өргөсөн Бурхны зорилгод ор байх ёстой зүйл байна. This is how God's designed family. Энэ бол гэрлэлтийн тухай Бурхны гаргасан загвар байна. But our enemy, Satan, understand the power and importance of family. Гэхдээ бидний занал тайсан Сатан гэрлэлт ямар чухал гэдэг зүйлийг мэдсэн. That is why from the Garden of Eden until today, one of his greatest attack
has always been against marriage and family. За тийм ч учраас эхлэл бүтээлийн цагаас эхсүүлээд эдийн цэцэрлэгээс сатаны хамгийн том дайралт буюу гэрлэлтийг нураах байсан байна. Let us also see Genesis chapter 3, 1 to 6. За бүгдээрээ эхлэл 3:1-ээс 6-ыг харцгаая. Maybe we will not read, okay? So we see the first attack on the family. You go through this passage. So Satan deceived Eve. За эхлэл 3:1-ээс 6 дээр харах юм бол гэр бүл рүү атак гэсэн хамгийн анхны дайралтыг бид нар харж байна. Adam fell to stand firm and obey God's command. Сатан Ивийг уруу татсан бөгөөд Адам болохоор Бурхны дуудлагад үнэнч байж чадаагүй. Disobedience opened the door for sin to enter the family. За энэ тууштай биш, үнэнч биш байдал болохоор гэр бүлүүдэд гэм нүгэл нэвтрэх үүд хаалгыг нээсэн байгаа. As a result, there was blame game. За үүний үр дүнд болохоор бид нар ичхүүр, There was shame, fear, айдас, and separation followed. салалтууд ирсэн байгаа. So the enemy still uses the same strategy even today. За тэгэхээр муу нэгэн одоо болтол яг ижил стратеги төлөвлөгөө ашигладаг байгаа. To weaken and destroy the family by attacking the foundation God had established. Бурхны бидэнд өгсөн энэ суурийг нурааж гэр бүлүүдийг сул дорой болгож нураах гэсэн энэ төлөвлөгөө, энэ стратегийг ашигладаг байгаа. Satan don't want families to have love and sacrificial care between husband and wife. Сатан болохоор гэр бүлүүдийг ялангуяа эхнэр нөхрүүдийн хооронд байгаа хайр бол нэгэндээ гаргаж байгаа үнэч халамжийг хүсдэггүй байгаа. Satan don't want unity and peace within the family. Сатан гэр бүл дотор байгаа эм нэгдэл амар тайвныг хүсдэггүй. Satan don't want prayer and faith in daily life of the family. Сатан гэр бүл дотор байгаа өдөр тутмын залбирал болон итгэл үнэмшлийг хүсдэггүй. Satan don't want forgiveness and reconciliation. Сатан уушлал болон эм нэгдлийг хүсдэггүй. Satan don't want honest and healthy communication in the family. Сатан шудраг байдал болон эрүүл харилцааг хүсдэггүй. Satan doesn't want strong marriage and godly parenting. Сатан хүчрхэг гэрлэлт болон бурханлаг гэр бүлийг хүсдэггүй. Since the enemy seeks to weaken and divide families, it is important for us to understand how God wants the family to function. Тэгэхээр муу нэгэн гэр бүлүүдийг нураахыг хүсдэг бол бидний ойлгох ёстой нэг чухал зүйл нь бурхан тэгвэл гэр бүлүүдийг хэрхэн үйл ажиллагаа буюу хэрхэн хамтаа байх ёстой тухай хийсэн байна. A strong family does not happen accident. За хүчрхэг гэр бүл зүгээр тохиолдолоор бий болдоггүй. It is built when each member faithfully carries out their God-given responsibility. Энэ нь яаж бий болдог вэ гэхээр гэр бүлийн гишүүд бүр бурхны өгсөн үүрэг хариуцлагыг дахад л болдог байна. When husband, wives, parents, and children work according to God's design, the home becomes stronger, healthier, and spiritually protected. Эхнэрүүд, нөхрүүд, хүүхдүүд, гэр бүлүүд бүгд бурхны гаргасан загварын дагуу алхах юм бол энэ гэр бүл хүчрхэг эрүүл болж чаддаг байна. Let us now look at the responsibilities God has given to each member of the family. Одоо тэгэхээр бүгдээр гэр бүлийн гишүүдэд бурхан яг ямар үүрэг хариуцлага өгснгийг харцгаая. Duties of the husband. За нөхрийн хийх ёстой үүрэг хариуцлага. A godly husband reflects the character of Christ in the way he treats his wife and leads his home. За бурханлаг нөхөр нь яг ямар байх ёстой вэ гэвэл Христийн зан аашиг бүхий л талбар дээр гаргадаг байх ёстой. If we look in Ephesians chapter 5 verse 25 to 29, Эфес 5:25-аас 29-ыг харах юм бол husbands are to love their wives. за хамгийн ихэнд нөхрүүд эхнэрүүдэд хайрлах ёстой байна. Many husbands today don't just love their wife, but they also love other wives. За одоо үед болохоор нөхрүүд яадаг вэ гэхээр зүгээр нэг эхнэрээ хайрлах биш, өөр маш олон эхнэрүүдийг хайрладаг байна. Husbands, we are to love our wives. Нөхрүүдээ би хэлье, бид нар эхнэрүүдээ хайрлах ёстой. They are to care for their wives Тэд нар эхнэрүүдээ халамжлах ёстой. as they care for their own bodies, Яг л өөрсдөө харьцуулдаг шиг хайрлах ёстой. nourishing, protecting, and cherishing them, Хамгаалж, халамжилж, хайрлаж босох ёстой. just as Christ loved the church. Яг л Христ сүм чуулганыг хайрласан шиг. The church here we are talking about is you and me. Without us, there is no church. За энэ дээр ярьж байгаа сүм чуулган нь болохоор зүгээр нэг байрыг яриаггүй чи болон биднийг ярьж байгаа. Christ came as a sacrificial lamb. Бурхан өөрийгөө золиослсон хург болгоод
That is the kind of love that Christ has for us. Яг л ийм хайр бурхан бидэнд харуулсан байна. And that is the same love that we should love our wife. Яг л ийм хайраар бид нар эхнэрүүдээ хайрлах ёстой. Okay, Ephesians chapter 5 verse 31. За Эфес 5:31 дээр Husbands are to leave father and mother. нөхрүүд эцэг эхээ орхиж явах ёстой байна. This means wife becomes the first human priority and partner in life. Нөхрүүдийн хувьд болохоор эцэг эхээ орхингууд эхнэр нь өөрийнх нь хувьд амьдралынх нь хамгийн анхны нэгдэж байгаа хүн болдог байна. It is not that parents should be not honored and respected. They should be left. They should not be cared. За эцэг эхээ орхино гэдэг болохоор эцэг эхээ хаяа тоохгүй байх тухай биш. We must still honor and respect our parents. Бидний эцэг эхчүүдээ хүндэлж халамжлах ёстой. But husband, after we are married, okay, we must remain committed and loyal to our wife above all others. Гэхдээ бид нар хүнтэй суугаад эхнэртэй болох үед эхнэрүүдээ бусдаас юу дээгүүр тавих ёстой байдаг байна. Colossians chapter 3 verse 19. За Колосай 3:19 дээр Husbands are not to be harsh or bitter toward their wives. за нөхрүүд яах ёстой вэ гэхээр нөхрүүд эхнэрүүдийнхээ өдөөс хатуурхах ёсгүй байна. Never treat your wife harshly. Эхнэртэй хизээч битгий хатуурах. Harsh words, Хатуурхтай үгнүүд, anger and bitterness, уур хилэн which will deeply wound a marriage and weaken the family. энэ нь гэр бүл болон эв нэгдлийг нураадаг байна. A godly husband practices patience, kindness, and self-control. Бурханлаг нөхрүүд яг яадаг вэ гэхээр төвчээртэй сайхан сэтгэлээр ханддаг байна. 1 Peter chapter 3 verse 7. 1-р Петр 3:7 дээр Husbands are to be understanding and give honor to their wives. нөхрүүд эхнэрүүдээ ойлгож хүндлэх ёстой тухай гардаг. A husband should live with wisdom, Нөхрүүд мэрэгэн ухаантай амьдрах ёстой. understanding, and respect toward his wife. Эхнэрийгээ ойлгож хүндэлж амьдрах ёстой. He should be caring of her needs, Эхнэрийнхээ хэрэгцээний төлөө амьдрах ёстой. emotions, and well-being. Сэтгэл хөдлөл болон эрүүл мэндэд анхаарах ёстой. God desires husband and wives to work together in mutual love. Бурхан эхнэр нөхрүүдийг юу хүсдэг вэ гэхээр хамтдаа хайр дотор, хүндлэл дотор алхахыг хүсдэг. Respect and spiritual unity. Хүндлэл болон сүнслэг эв нэгдэл. When a husband fulfills his responsibilities according to God's design, he helps create a home filled with peace, strength, and blessing. Бурханы гаргасан загварын дагуур нөхрүүд алхах юм бол Бурхан цаанаасаа тухайн гэр бүлийг амар тайван хүч чадал дотор нэгтгэдэг байна. Let's go to duties of a father. За тэгвэл нөхрүүдийг ярьсан бол одоо эцгийн хийх ёстой үүрэг даалгаврыг харцгаая. The responsibility of a father is to lead, is to care, is to guide their children, both physically and spiritually. За эцэг хүний үүрэг болохоор гэр бүлээ халамжлах, удирдах, гэр бүлээ сүнслэг байдлаар болон эв нэгдлэр удирдан чиглүүлэх байдаг байна. 2 Corinthians chapter 12 verse 14 and 1 Timothy chapter 5 verse 8, which says, the duty of a father is to provide for the family. За 2 дугаар Коринт 12:14 болон 1-р Тимот 5:8 дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр эцэг хүн гэр бүлийнхаа төлөө гэр бүлийнхаа хэрэгцээний төлөө амьдрах ёстой тухай гардаг байна. Fathers are called to provide necessities of life for their families. За эцгүүд яах ёстой вэ гэхээр гэр бүлийнхаа гишүүн бүрийн хэрэгцээний төлөө амьдрах ёстой. Caring for one's family is important responsibility before God. Бурхны өмнө гэр бүлийнхаа хэрэгцээг хангаж ийна гэдэг бол маш чухал үүрэг байна. Ephesians chapter 6 verse 4 and Colossians chapter 3 verse 21. We do not provoke your children. Эфес 6-гийн 4, Колосай 3:21 дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр эцгүүд хүүхдүүдэд битгий мохоо гэсэн байдаг. Fathers should not discourage their children Эцгүүд хизээч хүүхдүүдтэйгээ мохоож болохгүй. through hardness, through anger, or constant criticism. Уур хилэн болон шүүмжин дотор хизээч хүүхдүүдэд битгий ханд гэсэн байна. They should lead with patience, wisdom, and encouragement. Эцэг хүмүүс эсэргээр хүүхдүүдтэйгээ төвчээр дотор, мэрэгэн ухаан дотор хандах ёстой. None of the children wants a father who will always say this and that, right, in the family. Ямар ч хүүхэдтэй ингээ өөрийнх нь төлөө үгэлж идэг эцгийг хүсэхгүй үстэй.
So fathers, these are our responsibilities. Эцгүүдээ энэ бол бидний хийх ёстой хариуцлага шүү. In Ephesians chapter 6 verse 4, Эфес 6-гийн 4 spiritual training. сүнслэгээр дасгалжуул гэсэн байгаа. Fathers are responsible for raising the children in the discipline and instruction of the Lord. Эцэг хүмүүс яах ёстой вэ гэхээр үр хүүхдүүдээ Бурхны үгэн дотор дасгалжуулж явах ёстой. Helping them grow in faith and godly character. Итгэл дотор өсөж Бурхны зан аашийг харуулах туслах ёстой. In a family, fathers, we are responsible to lead worship, to teach our children how to pray, how to read the word of God. Гэр бүл дотор эцэг хүн яах ёстой вэ гэхээр үр хүүхдүүдэд хэрхэн магтан дуу дуулах вэ? Хэрхэн залбирах вэ? Хэрхэн Бурхны үг унших вэ? Гэх мэт зүйлүүдийг үргэлж зааж явах ёстой. And discipline them whenever necessary. Хэрвээ хэрэгцээтэй үед тэднийг сурах ёстой. Hebrews chapter 12 verse 6 to 11 and Proverbs chapter 13 verse 24. Practice loving discipline. Еврей 12-ийн 6-аас 11, сургаал төгс 13-24 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр үргэлж хайр дотор сурах гэсэн байна. Discipline should be done with love and care. Сургана гэдэг нь хайр халамж дотор биелэгдэж байх ёстой. Just as God disciplines His children. Яг л Бурхан хүүхдүүдээ яаж сургадаг шиг. Though correction may be difficult at times, it helps children to grow in wisdom and righteousness. Заримдаа хүүхдүүдээ зөв рүү чиглүүлэхэд хэцүү байж магадгүй. Гэхдээ энэ хүүхдүүдээ ирээдүйд мэрэгэн ухаан болон зөв рүү чиглүүлдэг байна. This is the responsibility as a father. Энэ бол эцэг хүний хийх ёстой үүрэг байна. Now, duties of the wife. Тэгвэл эхнэр хүний үүрэг хариуцлага. God has given wives a very important role in building peaceful, loving, and godly home. Бурхан эхнэр хүнд маш чухал үүрэг хариуцлага өгсөн байна. A wife's relationship with her husband should reflect love, respect, and partnership according to God's design. Эхнэр хүний нөхөртөө гаргаж байгаа зан ааш, характер нь яах ёстой вэ гэхээр үргэлж хайр хүндлэлийг харуулж байгаа ёстой. Ephesians chapter 5 verse 22 to 24, Colossians chapter 3 verse 18, 1 Peter chapter 3 verse 1 and 2. Wives are to submit to their husband. За Эфес 5:22-оос 24, Колосай 3:18, 1-р Петр 3:1-ээс 2 дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр эхнэрүүд нөхрүүдтэй өөрсдөө зориулах ёстой тухай гарч байгаа. The Bible teaches wives to submit to their husbands as they do to the Lord. За Библиэр юу гэж хэлдэг вэ гэхээр эхнэрүүд нөхрүүдтэйгээ өөрсдөө хэрхэн зориулах вэ гэхээр өөрсдөө Бурханд яаж зориулж байгаа шиг нөхрүүдэд зориулах ёстой. Submission is not about inferiority. Submission is not about inferiority, but it's about respecting. It's about willingly supporting. It is about cooperating and working together just as the church submits to Christ. За өөрийгөө зориулна гэдэг нь болохоор зүгээр хэлсэн болгоны хийх биш, эсвэргээр хүндлэлж, дэмжиж, хэрэгтэй үед нь арын дааж ах ёстой байна. Ephesians chapter 5 verse 33, Titus chapter 2 verse 4. За Эфес 5:33, Тит 2:4 дээр Wives are to respect and love their husbands. эхнэрүүд нөхрүүдтэйгээ хайрлаж, хүндлэх ёстой байна. God calls wives not only to submit, but to also respect, but to also love their husbands. За Бурхан болохоор зүгээр эхнэрүүдийг нөхрүүдэд өөрсдөө зориулаа гэж хэлээгүй. Бас хүндэл, бас нөхрөө хайрлаа гэж хэлсэн байна. Marriage will get stronger when there is mutual honor, encouragement, and care. За гэрлэлт яаж хүчтэй болдог вэ гэхээр энэ нь хамтын хүндлэл, хамтын хайр дотор байвал гэрлэлт илүү хүчтэй болдог байна. To all the older mothers, if you have a younger daughters who are married, the Bible also teaches the older to guide younger women in loving their husbands and families. За хэрвээ энд байгаа ээж нар дундаас өөрсдөө нөхдүүд нь хүнтэй суусан бол Библи ч гэсэн энэ тухай хэлсэн байгаа. Өөрсдөө охтуудаа хэрхэн зөв замаар амьдрах вэ? Хэрхэн нөхөртөө хандах тухай заа гэж хэлсэн байгаа. Duties of a mother. За тэгвэл ээж хүний үүрэг хариуцлага. Titus chapter 2 verse 4. Mothers are to love their children. Тит 2:4 дээр эхчүүдээ хүүхдүүдтэйгээ хайрлах гэж хэлсэн байна. Mothers are called to care and nurture their children with love, patience,
and compassion. Их хүмүүс яах ёстой вэ гэхээр өөрсдөө үр хүүхдүүдэд хайр дотор, төвчээр дотор зааж сургаж явах ёстой. Titus chapter 2 verse 5, 1 Timothy chapter 5 verse 14. Тит 2-5, 1-р Тимот 5:14 дээр The duty of a mother is to manage the home faithfully. за эхнэр хүний ээж хүний хийх ёстой үүрэг нь юу вэ гэхээр гэрээ итгэл дотор зохицуулж явах ёстой. Mothers play a very important role in caring for home and creating an atmosphere of peace, order and stability. Их хүн яадаг вэ гэхээр тухайн гэртээ үргэлж амар тайван, эв нэгдэл, эмх цэгц дотор байлгаж явах ёстой байна. Above all, in Proverbs chapter 31 verse 30, a woman who fears the Lord is to be praised. За сургаалт төгс 31 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Бурханаас эмээдэг эмэгтэй хүн бол хамгийн агуу гэсэн байна. A family needs a godly woman. Гэр бүл бурханлаг эмэгтэй хүн хэрэгтэй байна. 2 Timothy chapter 1 verse 5, 2-р Тимот 1:5 дээр mother duty is to provide spiritual guidance. их хүн яах ёстой вэ гэхээр үр хүүхдүүдэд сүнслэгээр сургаж авах ёстой. Mothers have a powerful influence in teaching faith and godly values to their children. Эмэгтэй хүн тухайн өсөж байгаа үр хүүхдийнхаа итгэлд маш том үүрэг хариуцлага. One example is Timothy, mother and grandmother. За нэг жишээ гэх юм бол Тимоти ээж бол эмээ байгаа. Timothy's mother named Eunice and grandmother Lois. They were faithful believers who taught him God's word from childhood. За Тимотигийн ээж бол эмээ нь яасан бэхээр өөрийг нь Бурхны үг дотор сургасан хүмүүс байгаа. Although Timothy's father was not a believer, За Тимотигийн аав нь итгэгч биш хүн байсан. his mother and grandmother continued to guide him spiritually. Түүний их болон эмээ нь харин эсрэгээрээ сүнслэг байдал руу чиглэсэн. Their faith and teaching helped Timothy become a strong servant of God and a leader in the early church. Тэдний зааж сургасны ачаар Тимот ирээдүйд Бурхны агуу үйлчлэгч болж чадсан байна. This reminds us that prayer, teaching, and example of godly mother can shape the next generation in powerful way. Энэ бидэрт юу зааж сургадаг вэ гэхээр бурханлаг ээжийн ачаар бидний дараачийн ирээдүйд дараачийн үр удам илүү хүчрэх нэгэн болж өсөж төрнө. In the context of Mongolia, many of our family members or even our siblings are not Christians. За Монголын үед ярих юм бол итгэгч хүмүүс тийм олон байдаг. Бидний гэр бүл ч гэсэн If you are a Christian, you have a very great responsibility for your family. хэрвээ чи итгэгч бол чи тухайн гэр бүлдээ маш том үүрэг гүйцэтгэж чадна. Duties of children. За тэгвэл үр хүүхдүүдийн үүрэг хариуцлага. Ephesians chapter 6 verse 1, Colossians chapter 3 verse 20. Children are to obey their parents. Эфес 6-гийн 1 болон Колосай 3:20 дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр хүүхдүүдээ эцэг эхтэй дуулууртай бай гэсэн. This includes all of us because we are children of our parents. Энэ хүүхдүүд гэдэг нь зөвхөн хүүхдүүдийг яриаггүй бидний бүгдийг ярьж байгаа. Children are called to obey their parents in the Lord, for this is right and pleasing to God. За бид нар бурхан дотор эцэг эхчүүдийг хүндлэн яагаад вэ гэхээр энэ бурханы төлөвлөгөө гэдэгт бид нар итгэдэг. Obedience bring order, peace, and blessing within the family. Дуулууртай байснаар бид нар тухайн гэр бүлдээ амар тайван болон ивэлийг авчирдаг байна. As children, we should not give so much of stress to our parents. За бид нар үр хүүхдүүд нь учраас эцэг эхтэй тийм их стресс дарамтыг авчирч явах ёсгүй. When we obey our parents are in the peaceful state. Бид нар эцэг эхтэй дуулууртай байх юм бол бидний эцэг их амар тайван байдаг. Ephesians chapter 6 verse 2 to 3, Exodus chapter 20 verse 12. Children are to honor their parents. Эфес 6-гийн 2-оос 3 гэтэл 20:12 дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр хүүхдүүдээ эцэг эхээ хүндэл гэж хэлсэн байна. Honoring parents is one of God's commandment and comes with a promise of blessing. За эцэг эхээ хүндлэх нь Бурхны бидэнд өгсөн агуу тушаалуудын нэг байна. Children should show respect, gratitude and care for their parents. Бид нар эцэг эхээ ямар ч үед талархан хүндлэл харуулах ёстой. Not only while growing up, but also by supporting and caring for them in later years when needed. Тэрийг яаж харуулах вэ гэхээр зүгээр харуулаа зогсохгүй эцэг эх минь хөгшрөх үед бид нар эсрэгээр тэднийг халамжилж дэмжих ёстой байна. I am married, I have my wife, I already have my own family, but
I still have to care for my parents. Би их нэртэй болсон, би хүнтэй болсон, би тусдаа гарсан гэж бодож болохгүй. Бид нар тэгсэн ч гэсэн эцэг эхээ үргэлж халамжилж явах ёстой. Because this is God's commandment for us. Яагаад гэвэл энэ бол Бурхны өгсөн тушаал. When children obey and honor their parents, they reflect God's heart. За бид нар эцэг эхээ хөдлөх үед бид нар Бурхны зүрх сэтгэлийг харуулж чаддаг байна. And it helps build a strong and healthy family. Бид нар эцэг эхээ хүндэснээр илүү хүчтэй, илүү эрүүл гэр бүлийг бий болгож чадна. Now, duties of a single Christian. За тэгвэл одоо ганц бие итгэгчдийн үүрэг хариуцлага. Many of us here, those who are not married, those who are single. Being a single is not a lesser calling. It is not less than other callings as husband, as father, as wife, or as mothers. Энд байгаа маш олон итгэгч нар ганц бие байгаа тийм. Гэхдээ Библиэр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр ганц бие байлаа гэд нөгөө гэр бүлүүд, нөгөө эцэг эхнэр нөхрүүдээс илүү арай жоохон дутуу тийм үүрэг хариуцлага авсан гэсэн үг биш. God can use single believers in powerful ways for His kingdom and service. Бурхан ганц бие итгэгч нарыг өөрийнхөө маш агуу хаанчлалд ашигладаг байна. 1 Corinthians chapter 7 verse 32 to 35. За 1-р Коринт 7-гийн 32-оос 35 дээр Use the advantage of being single. ганц бие байгаа давуу талаа ашиглаа гэж хэлсэн байна. Single Christians often have more freedom and time to serve the Lord wholeheartedly. За ганц бие итгэгчдийн хувьд болохоор яагаад тэгэх ёстой байдаг вэ гэхээр бидэнд илүү их эрх чөлөө, илүү их цаг зав. Гэтэ эдгээрийгээ бурханд ашиглах хэрэгтэй байдаг байна. When you are single, use this time to grow spiritually, to serve others faithfully. Ганц бие байгаа дээр бид нар яах ёстой вэ гэхээр илүү их сүнслэг дотор, хайр дотор, итгэл дотор өсцгөө. When we get married, we have lots of other responsibilities to do. Яагаад гэвэл бид нар гэр бүл болсон цагт өшөө маш олон зүйлүүд анхаарах хэрэгтэй болдог. Take the advantage of being single to serve the Lord. Тэгвэл ганц бие байгаа давуу талаа ашиглацгаая. Ecclesiastes chapter 4 verse 9 to 11. Номлогчийн 4:9-өөс 11 дээр Watch out for the challenges of being single. Being a single also have challenges. за ганц бие байх нь давуу талтай ч гэсэн нөгөө талаараа сул талууд байгаа. Тэдгээрээс сэргийл гэсэн байна. Being single can bring challenges such as temptations, loneliness, or self-centeredness. За ганц бие байх нь ямар сул талуудтай байдаг вэ гэхээр уруу таталтууд, ганцаардал, өөр дээрээ төвлөрсөн гих мэт зүйлүүд бидэнд тоолгардаг. So it is important to stay close to God. За ийм учраас бид нар бурхантай маш ойрхон байх ёстой. Build healthy relationships Эрүүл харилцаануудыг бий болгох. and remain active in serving others and the church community. Бусдын төлөө болон сүм чуулгантаа үргэлж үйлчлэх завгүй байна. Mark chapter 10 verse 29 to 30. Марк 10:29-оос 30 дээр Remember, you belong to God's family. чи өөрийгөө бурхны гэр бүл байгаа гэдгийг сана гэсэн байна. Many of us here, maybe you are the only Christian in your family. За энд байгаа биднээс маш олон хүмүүс магадгүй гэр бүл тундаа ганцаархнаа итгэгч хүн нэ гэж болно. But you have to remember, you belong to God's family. And this church is part of your family. Гэтэ та нар санах ёстой та ганцаараа биш яагаад гэвэл та нар бид нар бүгд бурхан дотор гэр бүл. Тэр гэр бүл нь юу гэхээр энэ сүм чуулган байна. In Christ, no believer is alone. Христ дотор ямар ч итгэгч хүн ганцаараа биш. The church becomes a spiritual family where we can find encouragement, support, fellowship, and care through brothers and sisters in the Lord. Сүм чуулганаар дамжуулаад бид нар сүнслэг гэр бүлийг бий болгоо зогсохгүй бид нар сүнслэг гэр бүлээрээ дамжуулаад дэмжлэг, нөхөрлөл, халамжийг авч чаддаг байна. A single Christian who walks closely with God can live joyfully. Хэрвээ ганц бие байлаа гэхэд хэрвээ та бурхан дотор алхдаг бол та баяр хөөртэй амьдарч чадна. Meaningfully and fruitful life for God's glory. Бурхны хаанчлалын төлөө илүү утга учиртай, илүү үр жимстэй амьдарч чадна. Psalms 127:1 says, "Unless the Lord builds the house,
The builders labor in vain. За дуулал 127-гийн 1 дээр эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. To build a strong family, we need God in the center of our family. Тэгэхээр илүү хүчрхэг гэр бүл байгуулахын тулд бидний төвд бурхан байх ёстой. We need God to be the center in our relationship as husband and wife. Эхнэр нөхрийн хувьд бидний харилцааны гол төвд бурхан байрлаж байх ёстой. We need God in the center of our family, even between siblings, even between our parents and children. Бидний ах дүүсийн харилцаа, өөр хүмүүсийн харилцаа, бүхий л харилцаанд бурхан төвөнд байж байх ёстой. For a family to remain strong and protected from the attacks of the enemy, it must be rooted in the Lord. За бидний гэр бүлүүд бусдаас хэрхэн хамгаалагдаж илүү хүчтэй байх ёстой вэ гэхээр бурханы үг дотор суурилсан байх ёстой. Every family member must faithfully fulfill their God-given responsibilities. Гэр бүлийн гишүүд бүр саяны миний дурдсан шиг бурханы өгсөн үүрэг хариуцлагыг биелүүлэхэд болно. With love, humility, and obedience to God. Хайр, дуулууртай байдал дотор бурхан үйлчлэх ёстой. When Christ is the center of the home, the family gains the strength to stand firm through every challenges. Хэрвээ танай гэрийн төв нь бурхан байж чадах юм бол тухайн гэр бүл ямар ч хэцүү үе, ямар ч чаленж ирсэн бид нар давж чадна гэсэн. And become a testimony of God's grace to others. Тэгээд ирээдүйд бусад гэр бүлүүд бид нар гэрчлэл нь болж чадна. When families follow God's design, the house becomes a place of love, growth, protection, worship, peace, and blessing. Гэр бүлүүд бурханы гаргасан загварын дагуу амьдрч чадах юм бол тухайн гэр хайр, өсөлт, амлалт, хамгаалалт, магтан дуу, амар тайван, ивэл гих зүйлүүдийн гол газар болж чадна. But when God's design for the family is ignored, confusion, division, brokenness begin to weaken the home. Хэрвээ бид нар бурханы гаргасан загварын дагуу амьдрч чадахгүй, үл тоох юм бол үл ойлголцол, хагарал, муудалцаан гэх мэт зүйлүүд тухайн гэрийг нураана. I want to end with this sentence. Strong families build strong churches. За би өнөөдрийн намлаг нэг өгүүлбэрээр дуусгамаар байна. Хүчрхэг гэр бүлүүд хүчрхэг чуулганыг бий болгодог. And strong churches help build strong communities. Хүчрхэг чуулганууд бий болсноор хүчрхэг нийгмийг бий болгоно. Let us pray. Залбирцгаая.